Ирсэн баярлалаа. За улсын хурл бол хуулийн биелэлт хяналт шалгалтын ажилд бол онцгой анхаарч ажиллаж байгаа. Тэгээ та бүхэн бас мэдээж улсын хурл бол хууль баталгаас гадна хуулийг хэрэгжүүлэх түүнд одоо хяналт шалгалт хийх ийм одоо чиг үүрэгтэй. Тэгэхээр төрийн аудитын байгууллага бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг хэдий ч улсын хурлын одоо хяналт шалгах үйл ажиллагаанд бол зөвлөн туслах, хамтарч оролцох ийм одоо эрх зүйн чиг үүрэгтэй. Тэгэхээр энэ утгаараа бас үндэсний аудитор, ерөнхий аудитор одоо Магнас Өрн даргыг за банкны ерөнхийлөгч Наран Сүхт нарыг бол хамтд нь өнөөдөр би бас уулзъя гэж дуудуулсан. За өмнө 7 хоногт бол 8 орон нутгийн удирдлагуудтай бас уулзалт хийлээ. За энэ инфляцийг хэрхэн бууруулах уу? За иргэдэд одоо хүн дээр тусаад байгаа үнэ хөрөглөөс хэрхэн хамгаалах цогц арга хэмжээ авах уу гэдэг чиглэлээр 16 багц арга хэмжээ авах чиглэлийг улсын хурлын гишүүн одоо Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаад эдийн засгийн байнгын орон танилцуулаад улсын хурлаас тогтоол болгож гаргасан. Цаашдаа бол энэ инфляц дээр үнэ хөрөгдөл дээр ямар арга хэмжээ авах вэ гэж. За бид бол энэ үнэ хөрөгдөл дээр цогц арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдралд бол хүн дээр тусч байна. Тэгээ энэ алганы хийхийн тулд Монгол банк мэдээж гол үүрэгт. Тэгээ мөнгөний бодлого хариуцж байгаа. Мөнгөний бодлого бол төсвийн бодлоготойгоо уялдах ёстой гэдгийг Наран Сүхт ерөнхийлөгчийг сая томилогдоход бол их хурлын гишүүд хэлсэн. За маш олон одоо саналуудыг хэлсэн. За одоо бол энэ манай мөнгөний бодлого бол өөрөө бодлогын мөнгө болчиход байна шүү дээ. Тэгээ сүүлд явсаар аваад одоо мөнгөгүй бодлого болох ийм хэмжээд очлоо. Тэгээ одоо маш их алдагдaltaй. Бараг 10 их найдын алдагдaltaй. Тэгээ одоо энэ чинь бараг 5 жилийн өмнө нэг 400 хүнээр ажиллаж болоод байдаг байсан. Оронтой нэмэгдсэн. Чиг үүргийн давхардл ихтэй. Хин юу хариуцж байгааг нь мэдэгддэггүй. За ингээд одоо мөнгө төгрөг хэвлэдэг. Юм хариуцлага алдсан. Тэгээ энэ болгон шиг ерөөсөө л эцсийн ачааг нь иргэд л үрээддэг. Тэгээ одоо цаашдаа яаж энэ ханшаа барих вэ? Яаж энэ валютын нөөцөө хадгалах вэ? Яаж энэ инфляцийг зөвөх хэмжээнд бууруулах вэ? Ард түмэн энэ одоо ачааг үлээлгээ боллоо гэдэг ийм л одоо шаардлагыг л их хурлын гишүүч гэсэн таныг томилогдгүй ярьж ирсэн. Тэгээ хэмнэлтийн хууль баталсан. Гэтэл хэмнэлтийн хуулийг чинь бид нар одоо Магнас Өрн аудитор бол мэдж байна шүү дээ. Хэмнэлтийн хуулийг одоо бүх шатанд хэрэгжүүлдэг. Тэгээ нэг байгууллага болохоор хэрэгжүүлдэг. Хэмнэлтийн хуулийг огт одоо хэрэгжүүлэхээ одоо энэ чинь барихгүй шүү дээ хэмнэлтийн хуулийг. Тэгэхээр би өнөөдөр бас Наран Сүхт ерөнхийлөгч бол шин жишээ нь одоо ерөнхийлөгч дөнгөж томилогдсон. Тэгээ дөнгөж одоо ажиллаа эхэлж байгаа. Тэгээ тухайн үед бол одоо гишүүд танаас асуусан, за их хурлын даргын зүгээс ч асуусан, саналуудаа хэлсэн. Тэгээ одоо дөнгөж ажиллаа авсан. Тэгээ таныг ажиллаа авч дөнгөж эхэлж байгаа учраас би яг энэ цаг үед бас ерөнхий аудитортай хамтд нь ураад энэ бол төрийн байгууллага, хяналтын байгууллагын уялдаа холбоос ажиглах зорилгоор өнөөдөр бас дуудсан. Тэгэхээр нэг л одоо чиглэл өгмөр байна. Тэр бол за энэ хэмнэлтийн хуулиа бариа. Тэгээд бүтцээ чиг үүргийн давхартлаа арилгаа. Шаардлагагүй орон тоонуудыг одоо бууруул. Өөрөө сахилга баттай санхүүгийн. За хоёрд Монгол банкнд одоо Монгол банкны зүгээс Монгол ерөнхий аудитэд бол одоо хүсэлтээ гаргах хэрэгтэй. Одоо энэ аудит хийлгийа гэж нэг одоо нэг санхүүгийн аудит хийж өгөөч. Ингээд ер нь нэг гараагаа тодорхойл. Яг одоо ямар нөхцөл байдалтай байгаа дэр Монгол одоо ерөнхий аудитор та энэ Монгол банкнд одоо нэг шалгалт оруулаа. Одоо үнэхээр алдагдал байгаа бол яг тодорхой гаргаж юунаас болсон санхүүгийн асуудал хариуцлага шаардлагатай одоо бүр шалгах шаардлагатай өдөр хуулийн байгууллагын шилжүүлэх хэрэгтэй. Үнэхээр тэр өмнөх цамрыг өмнөд дүүрэг хэвлэлсэн бол. Тэгэхээр хяналт шалгалт оруулаад гэдэг ийм л одоо би бол саналаа хэлмээр байна. Тэгэхээр мэдээж эн чинь хуулийн дагуу Монгол банкны зүгээс танад хүсэлтээ гаргаад тэгээд нэг шалгалт хийлээ. Тэгээд Наран Сүхт ерөнхийлөгч бол дөнгөж ажиллаа авсан ерөнхийлөгч учраас яг одоо эхлэх цэгээ
зөв тодорхойлоод тэгээ цаашаа ингээд ажлаа явуулах нь бол тань цаашд ажил явуулахад амар хэлбэр байна. Тэгээ тэмүүлэн гишүүнтэй тэр 16 багц арга хэмжээ авах ажлын хэсгийг ч гэсэн ингээд банкн дээр очиж ажиллахад бол тэр ажлын хэсэгт энэ аудитын байгууллагын одоо шалгалтын дүгнэлт зөвлөмж бол маш их одоо тусалцаа болно. Тэгэхээр зэрэг ажлыг ингээд эхлүүлээ. Тэгээ ажил сайжруулахад энэ аудитын байгууллага бидэнд хэрэгцээтэй гэдэг байдлаар бол бас намын зөвхөн ерөнхийлөгч мэдээж хандах бах. Бид гарааныхаа нөхцөл байдлыг тодорхойлъё гэсэн ийм л одоо зүйлийг хэлмээр байна. За хөрлийн дараа өгч байгаа үүрэг чиглэлийг бол ойлголоо. Бид нэр ер нь томилгооны сонсголын үеэр их хурлын гишүүд болоо таны зүгээс хэлсэн одоо санал хийх ёстой ажлуудын талаар бол бүгдийг бид нар тэмдэглэж байгаа. Ажлын төлөвлөгөөнд оруулаад ажиллаж эхэлж байгаа. Одоо томилогдоод одоо сар болох гэж байна. Тэгээд энэ хооронд хоёр чиглэлээр ажил хийсэн. За нэгдүгээрт бол ер нь үндсэн яг таны сэний хэлж байгаа инфляц их өндөр байна. Мөнгөний хатуу бодлого жил орчим явуулсан ч гэсэн инфляц өндөр хэвээрээ байгаа. Энэний одоо суур шалтгаан нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийж байгаа. Тэгээ ер нь энэ сүүлийн 10 гаруй жил хоригдлогдсон асуудал дээр бас дүн шинжилгээ хийж байгаа. Тэгээд ер нь энэ дунд хугацаанд 4-5 жилд ер нь юу хийвэл ямар дистаралтай хийвэл эдгээр асуудлуудаа шийдэж болох вэ? Банк өөрөө яаж цомхон бүтээмжтэй ухаалаг болох вэ гэдэг энэ бүх чиглэлийн стратеги төлөвлөгөөн дээр ажиллаад үндсэндээ дуусч байна. Одоо эцсийн хөвлбөрөө сая бид нэр өнгөрсөн 7 хоногт ер нь эцэлж байгаа. Одоо наривчилж ажиллаад бас мөнгөний бодлогын орооны гишүүд бусад санал авах ёстой газруудаас авч байгаа ингээ эцэлнэ. За ингэхээр бол бидний ингээ 5 жилийн ажил тодорхой болно. За хоёрдугаарт бас бүтэц үйл ажиллагаагаа эрхэн сайжруулах вэ гэдэг дээр ажиллаж байгаа. За томилгооны сонсголын үеэр бас 700 орон тоотой байна. Их олон газартай байна гэсэн энэ бол бас бодтой байгаа. Тэгээ бид нар энэ төв банкуудын ялангуяа манайх шиг ийм хүн амтай манайтай төстэй орнуудын за дээр нь олон улсын валютын сан болоод олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу сайн туршлагыг судах журмаар ер нь зөв тогтцтой зөв бүтцийг бол бас гаргаж ирж байгаа. Тэгээд ер нь зүгээр ажил үүргийн давхард л яг хүний нөгөө бүтээмж ажлын ачааллыг тооцоход бол олон улсын аргачлалаар мэрэгсэн компани нэлээд урт хугацаанд хийдэг юм билээ. Тэгэхээр бид бол эхний ээлжинд яг энэ олон улсын сайн туршлага тэрүүгээр эхний ээлжинд бүтцээ зөв болгож авъя. Энэ давхардсан ялангуяа нөгөө дарга нарын түвшинд байгаа бүтэц тэгээд илт одоо ажил үүргэнд давхцаж байгаа ийм улсуудаас ингээд эхний нэг бүтцийн өөрчлөлт хийгээд ингээд зөв бүтцтэй орж ажиллах явцдаа энэ олон улсын яг энэ чиглэлийн аудитын бас дүгнэлт гарчих юм бол аудит бас энэ тал дээр дүгнэлт гаргаж өгөх бах гэж ингэж бодож байна. Аудит бас чиг үүрэг ажил үүргийн талаар бас ажилтдаг туршлагатай. Тэгээд ингээд гаргаад ирэхээр бид нар хоёр дахь үе шатанд бол яг ажлын ачаалал эдгээр ажлын байрны тодорхой тэн дээр одоо ур чадвар тавигдах шаардлагыг манай хүмүүс нь бүгд хангаж байгаа хэсгээр дүгнэлт хийгээд дараа шатны яг энэ бодиттой орон тоон дээр очих энэ яг ийм дүн шинжилгээ хийн. Тэгэхээр үндсэндээ энэ дотоод зохион байгуулалтын ажил хоёр үе шаттай гэдэг нь эхний бүтцийн ажлыг бол ер нь эх 7 хоногт би бүтцээ батлаад эхний үе шатны ажлаа эхлүүлнэ гэж ингэж бодож байгаа. Түүнтэй зэрэгцээд бас тэмүүлэн гишүүний ажлын хэсэг ирж ажиллах үед бол бид нар 5 жил дунд хугацаанд 2030 он хүртэл төв банкны хийх ёстой ажил үнэн шаардлагатай их уртлын дэмжлэг энийг бид нар гаргацсан байж байгаа. Тэгээд аудитын шалгалт их хурлын ажлын гишүүд эсгийн шалгалт ажиллаад хаврын чуулган эхлэхэд бол бид нар ер нь нэлээдгүй бас хууль эрх зүйн шаардлагатай өөрчлөлтүүдийг бас өргөн барих боломжтой болчихно гэсэн ийм төлөвлөгөөтэй нэлээд шаргуу ажиллаж байна. За үндэсний аудитын газар сая өнгөрсөн оны 12 сарын 10-нд төсвийн байнгын оргоор ирэх жилийнхаа аудитын сэдвээ бодлогын сэдвүүдээр батлуулсан.
25 оноос үргэлжилж байгаа 2 сэдв байгаа. За хуулийн дагуу хийх 16 сэдвтэй. Ингээд манай үндэсний аудитын газар нэг 27 сэдвтэй, аймаг орон нутаг дээр 25, ингээд нэг 52 сэдвийн хүрээнд бид 26 оныхаа ажлаа төлөвлөсөн байж байгаа. За аудитын тухай хуулиар улсын хурлын хянан шалгагчийг үүрэх дэмжлэг үзүүлэх үүрэгтэй манайх. За нэгдүгürt тэгэхээр тэмүүлэн гишүүний ажлын хэсэгт болоод бусад шаардлагатай ажлын хэсэгт бол манайх дэмжлэг үзүүлээ явуучих нь боломжтой. За хоёрдугаарт улсын хурлын хүсэлт болоод манайх өөрөө бүр эрхийнхээ хүрээнд шаардлагатай тохиолдолд одоо аудит хийх юм одоо зарим шаардлагатай тохиолдол гэдэг ийм тодтоглоор манайх аудит хийх юм өөр юм бүр эрхтэй. Энэ хүрээнд нар зөв дарга хүсэл тавьбал бид одоо дотоод нөөц болцоогоор хамгийн богино хугацаанд шуурхай одоо энэ аудитыг хийж гүйцэтгэх юм одоо боломж бол манад байгаа. Би тэгээд ажиллаа төлөвлөе. За манай тухайд бол ерөнхийдөө ажлууд зэгцрээд за би одоо томилогдоод яг 8 сар болж байна. Тэгээд өчигдөр 4 дахь 5 дахь өдөр манай удирдах ажлынхаа зөвлөгөөнийг хийгээд одоо энэ 1 сарын 25-наас төсвийн шууд зарагч нарын санхүүгийн тайлангийн аудит эхэлж байгаа учраас манайх бүх ажлаа яриад зөвлөлтүүд зүг чигээ гаргаад ингээд манай удирдах ажлууд тарлаа. За би бол үцгэн байгуулалтад зэгслээд стратеги төлөвлөгөөг 20-оос 30 оныхоо гаргаад ингээд өчигдөр бүх сургалт зөвлөгөөнөө хийгээд ингээд зэгцэрлээ. 46 дарга нэршилтэй юм удирдах ажилтнууд байсан нь манайх бол 32 болгож буулгасан байна. Бүцгэн байгуулалтын хувьд бол одоо ямар нэгэн асуудал байхгүй ажиллаа хийх одоо ийм үндсэн чиглэлтэй 26 оныг бид аудитын үр нөлөөг тооцох үнэлэх жил болгож ингэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай аудитын үр нөлөө эдийн засаг нийгмийн хөгжилд ямар үр нөлөөтэй гэдэг талаас бид нар энэ жил зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэд их хурлын дарга өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид ажиллахад болохгүй зүйлүүд бэлэн байна. Тэгээ би бол мэдээж үндэсний аудитын газар Монгол банкыг хараат ус байгуулга гэдгийг бол хүндэтгэж байгаа. Гэхдээ бүгдээр хуулийн хүрээнд их хурлын хянал шалгалт хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд зөвлөн тусалж хамтарч ажиллах үүргийг төрийн байгууллагууд хүлээдэг. Тэгэхээр Монгол банкч тэр үндэсний аудитын газарч тэр их хурлын хянал шалгалт хийх одоо эрхийг хэрэгжүүлэхэд бол дэмжлэг үзүүлэх юм хуулийн одоо үүрэгтэй. Тэр утгаараа одоо наран зөвхөн ерөнхийлөгч бол үндэсний аудитын газар бол таавал хүсэлтээ гаргах юм байна шүү дээ. Тэр хүсэлтээ гаргаад үндэсний аудитын газар бүрийн эрхийнхээ хүрээнд одоо ингэ шалгалтаа эхлүүлнэ гэж би ойлголоо. Тэгэхээр энэ шалгалт бол тэр их хурлаас ажиллах үнийн хөрөглийг бууруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг болно. Дээрээс нь би өөс өөрийн биеэр тэр аудитын зөвлөмж тайлан дүгнэлттэй танилцсан. Тэгээ зохих арга хэмжээнүүдийг авна. За одоо тэр алдагдал юунаас болсон гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэ одоо тэр мөнгө төгрөг хэвлэлтийн санхүүгийн сахилга батгүй байдал тэр одоо дүгнэлт гаргах хэрэгтэй. Тийм учраас шаардлагатай байгаа асуудлуудыг ч гэсэн хуулийн байгууллага руу шилжүүлнэ. Арга хэмжээ авах бол арга хэмжээ авна. Тэгээ нэг юм яриад мартчихж болохгүй. За мөн дээрээс нь тэр чиг үүргийнхаа шинжилгээг хийгээд төрийн хэмнэлтийн хуулийг барь. Тэгэхдээ хүн хэлбэгдүүлж бол мэдээж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг цомгтгол хийж ийн гэж нэрлээд тэгээ ажлаа одоо хариуцлагатай хийж байгаа төрийн албаагчдыг хэлбэгдүүлж болохгүй. Тэгэхээр нэг чиг үүргийн шинжилгээгээ хийгээд одоо шаардлагагүй орон тог бий болгосон нэг одоо хүний эрхлэх асуудлыг одоо 5 чиглэлд хуваасан. Үүнээсээ болоод бүтээмж алдагдсан байгаа. Янз бүрийн одоо шинээр нэмэгж байгуулт нэгж бүтэц бий хийсэн. Үүнээсээ болоод энэ ажлын бүтээмж мууддаг. Нэг ажлыг 2-3 газар нэгж болгож хуваадаг. Тэгэхээр тэр газар хэлтсүүдийг одоо буцаагаад нэгтгэх тэ одоо илүү нөө бүтээмжээ сайжруулах чиглэлд нь анхаарч энэ одоо төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийг тэ тэгэхээр би өнөөдрөөс ахуулаад Монгол банкнд одоо үндэсний аудитын газар одоо шалгалтаа эхлүүлэх юм байна гэж би одоо ойлголоо ш. Тийм учраас та хоёрыг хамтан би дуудсан. Тэгээд түүний дараа бол цаашид хийх вэ? Одоо хууль эрх зүйн орчин шинжилэх үү? Тэ ямар арга хэмжээ авах гэдэг зөвхөн арга хэмжээнүүдийг яг тэр 16 багц арга хэмжээ авах их хурлаас батлагдсан тогтоолын хүрээнд үе шаттай төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгээд эцсийн үр дүн дээр ханшаа алдаж болохгүй. Тэгээд наад инфляц чинь ингээд яг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарим бүтээгдэхүүн дээр бол үнэхээр одоо баруун 2 оронтой тооч гараа авчиад байна шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа бүгдээрээ одоо энэ ард түмний нуруунд дөр үсэт байгаа ачааг бууруулах Монгол банк ч өөр мөнгөний хатуу бодлоготой санхүүгийн сахилга баттай хариуцлагатай
байж ижил нарт түмэн иргэдэд энэ ачаа хүн дээр тусахгүй гэдгийг хэлье. Тэгээ би нэг юм хэлчихлээ. Тэгээ таны хэлсэн одоо чиг үүрэг нэг газрын чиг үүрэг хуваагдсан. Тэгээд бас нөгөө бүтц маань ойлгомжгүй иймэрхүү байдлууд бол үүссэн бодтой бас зүйлүүд байна. Тэгээд эхний ээлжинд бид хэд юу хийж гэнэ вэ гэхээр үндсэндээ нөгөө олон улсын яг энэ төв банкуудын жишгээр бүтц маань ойлгомжтой болоо бас чиг үүргийн шинжилгээг богино хугацаанд гэсэн хийчлээ. Эхний шинжилгээ хийгээд одоо бүтэн шинжилгээ 2 дахь шатанд явах ч гэсэн эхний удаа бол ойлгомжтой зөв бүтцтэй болсон. Өөрөөр хэлбэл бодлого стратеги, хяналт гүйцэтгэл гэсэн тэмцээг бүтцийг бол гаргасан. Энэ бүтцээр ер нь одоо 19 газар бол 10 болж байгаа. Өөрөөр хэлбэл бараг 50% буурж байна гэсэн. Тэгээ энийхээ дагуу яг нөгөө хууль заасан чиг үүрэг олон улсын төв банкуд төр хийдэг үндсэн чиг үүргүүд тийм ээ аль болох аж ахуйн ажил хийхгүй байх ийм чиг үүргээр үндсэн бүтээцүүд бол гаргаж байна. За дээр нь яг энэ олон жилийн хөрөнгөлөгдөд бий болсон алдагдал бөгөөд энэ өөрөө инфляцийн суурь шалтгаан болоод ийм чөтгөрийн тойрог ийм цасан бөмбөлөг шиг алдагдал маань нэмэгдээд инфляц ерөөсөө яг одоогийн энэ нөхцлөөрөө бол буухад их төвөгтэй байдал үүсээд ер нь суурь шалтгаануудаа тодорхойлсон. За энэ асуудлаа ер нь яаж шийдэх талаараа энэ 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд тусгаж байгаа. Тэгэхээр ингээд аудитын байгууллага бидэнд бас дэмжлэг үзүүлээд энэ дээр бас илүү дүгнэлт юм гаргаад дээр нь хурдлын ажлын хэсэг дээр бас ингээд хамтарч ажиллаад дүгнэлтүүд гаргахаар энэ маань өөрөө ингээд бас хаврын чуулган эхлэхээс өмнө бас нэлээд цог зарга хэмжээ болох болов уу гэж ингэж найдаж байна. Тэгээд бид нар хичээж ажиллая дараа.